Да, и простым смертным никогда в этот мир, ну, не было доступа. Энгийн хүнд бол хизээж одоо өөр нэг энгийн хүнд бол энэ ертөнц рүү хизээж орох. Тэгээ энгийн хүнд бол энэ салбар руу ялангуяа энэ тоогоор орох ямар ч боломж байхгүйсэн гэж байна. И эта система, она, ну, никогда не менялась. Энэ систем нь хизээж өөрчлөгдөж байгаагүй гэж байна. Ну и вот первое, то, что они вот извлекают прибыль более 1 триллиона долларов за счет всех людей, которые в мире существуют. И это небольшая кучка людей, которые вот сидят наверху и владеют этими банками. Тэгээд энэ банкын чинь цөөхөн Они, хэдэн удирддаг нэ маш цөөхөн хүн удирддаг. Тэр хүмүүс бол одоо ингээд энэ банкыг удирдах цөөхөн хэдэн хүн л энэ ашиг авч байна гэж байна. и вот эта банковская система, она не менялась с 70-х годов. 1970 оноос ер нь бол 1970 оноос хойш бол нэг ч удаа өөрчлөгдөв гэнэ. Также мы не знаем, как наши деньги они используют, как их тратят. И также 1,4 миллиарда людей, они не имеют доступа к банковской системе. 1.4 тэрбум хүн банкны данс огт байхгүй гэж байна. Ну и то, что вот прибыль, которую они создают, это действительно вот такой парадокс. Вот что они делают? Они обеспечивают работу всей экосистемы, каждой транзакции, депозитом и взаимодействием. На каждом этапе эта ценность, ну, они себе получают. Также вот маркетологи, которые работают там, ну, они на зарплате сидят. И партнеры, которые строят, расширяют сеть, ну, они там единоразово, может, какие-то комиссии получают. За ер нь бол тэгэл яг хаа банкн дээр ажиллаж байгаа яг үндсэн ажилтнууд болох маркетологууд за бусад ажилчид нь бол яг тогтмол цалин бол авдаг гэж байна. Тогтмол цалин. То есть так работает банковская система. Тэгэж банкны энэ систем нь бол ажилладаг гэж байна. Банкны системийг яаж ажиллаж байгааг тайлбарлаж өгч байна. И представьте, если бы банк за то, что мы пользуемся, делился бы с нами прибылью. Тэгээд та нар төсөөлөд үзтээ банк ингээд бидэртэй хамт бидрийг ашигласны төлөө тэр банкыг хэрэглэж болсны төлөө бидэрт ашигнаас хуваалцна гэдэг ийм банк байвал та бүхэн төсөөлөд үзтээ гэж байна. Но с появлением биткоина началась система эта ломаться и меняться. Биткойн тэр гарч ирснээс хойш энэ систем нь баг зэрэг ингэж яах нь эвдэрч өөрчлөгдөж эхэлсэн гинэ. Эвдэрч өөрчлөгдөж эхэлсэн гинэ. Яг энэ тогтсон байсан систем нь. В 2016 году, когда я начал заниматься криптовалютами, биткоином, я изучил эту систему, и тогда вся банковская система, весь мир, все, кто управлял там правительство, они все были против криптовалют и везде писали, что это мошенники, надо их закрыть, запретить, уничтожить эту систему, потому что, ну, якобы это мошенническая система. Хотя я так думаю, что они прекрасно понимали, это дает свободу людям, и они не знали, как это остановить, чтобы вот закрыть. Тэгээд И, ерөөдөө соответственно, вот биткойн писали такие различные статьи. да. Биткойныг гарч ирснээс хойш одоо дэлхийд даяар яаж энэ биткойныг авах вэ? Ямар нэгэн байдлаар энэ биткойн ч одоо ингээд яг энэ одоо өрлөг болсон гэж ярьж байгаа. Энэ зүгээр л бүр ингээд урсгал болсон тогтсон энэ системийг одоо нэгээс нь удаан хугацаанд тогтсон системийг биткойн гарч ирснээр өөрчилж эхэлсэн. Устгаж эхэлсэн гэсэн үг баггүй. Тэр тогтсон хэдхэн хүн баяжуулдаг. Тэнгууд энэ биткойныг устгахын тулд би одоо ингээ 16 оноос хойш биткойн дээр ажиллаж байна. Тэнгууд биткойныг устгахын тулд маш олон хүмүүс маш их одоо нийтлүүд бичиж биткойны эсрэг бол их үйл явцад болсон гэж байна. Дальше, пожалуйста. Но и когда они поняли, что невозможно эту систему остановить, есть такое хорошее выражение, если невозможно остановить движение, надо его возглавить. И они, соответственно, ну, с приходом вот Дональда Трампа,
постепенно начали как бы возглавлять эту систему и вести ее. За тэгээд мэдээч хэрэг бол нэг тийм зүр зүг байдаг шүү дээ. Нэгэнт чи зогсоож чадахгүй байгаа урсгалыг зогсоож чадахгүй юм чинь тэр урсгалыг удирдах яв гэсэн. Тэгээд Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш одоо энэ криптовалютын урсгалыг дэлхийд даяар зогсох боломжгүй болсон криптовалютын урсгалыг удирдах гэж оролдож байна гэж байна. Потому что уже более 100 миллиардов долларов, и каждый год это растет, вот уже подходит к историческому максимуму, более 170 миллиардов долларов будет в DeFi проектах, то есть в криптовалютах. Владельцев уже более 560 миллионов, и это растет быстрее, чем интернет, на 20%. И также вот, ну, еще 1,4 миллиарда людей, которые не имеют доступа к банковской системе. За одоо ингэж тайлбарлана гинэ. Одоо яаж криптовалютын ертөнц тэр урсгал яагаад ингэж хөгжиж байгааг судалгаагаар харъя гинэ. Жишээ нь дэлхийд даяар 170 тэрбум доллар одоо 100 гарсан гэж байна. 100 гарсан тэрбум доллар одоо энэ DeFi проект бөгөөд одоо энэ криптовалютын ертөнц рүү орсон. Энэ эргэлтэн юм болсон. Одоо бүр 170 хүрсэн. Жил болгон 40% өсөж байна гинэ. Жил болгон криптовалютын эргэлтэн одоо байгаа үнийн дүнгээсээ 40% өсөж байна. Цаашлаад ярих юм бол 560 сая хүн дэлхийд даяар криптовалют эзэмшиж байна. Эргэлж байна. За 1,4 тэрбум хүн бол огт данс байхгүй. Одоо банкны дансч байхгүй ийм хүмүүс байна. Энэ хүмүүс хаашаа орох вэ? Хаашаа шилжих вэ? Дальше, пожалуйста. И если вы вот забьете в искусственный интеллект, я не знаю, там на монгольском были такие или видео или нет, но на русском очень много было видео в прошлом году, что произойдет к 30-му году с миром финансов. Он перекочует практически полностью, ну, очень большая часть в технологии блокчейн. За одоо ингээд хиймэл оюун ухаанаас аюух асуусан гинэ. Манай ялангуяа Монгол хэл дээр хэрэг асуусан юм бол хиймэл оюун ухаанаас асуухад бол юу гэж хэлж байгаа юм. 2030 онд дэлхийн санхүүгийн чиглэл ямар чиглэл рүү шилжих вэ гэж 2030 он гэж асуухад бол одоо тэр хиймэл оюун ухаан хариулсан гэж байна. Что ответили именно искусственный интеллект? Что все будет переходить на технологии блокчейн, на криптовалюты, и будут криптобанки, биржи, то есть это станет как традиционные финансы, они перейдут все в технологии блокчейн. Тэгээд ерөнхийдөө 2030 он гэхэд дэлхийд даяар блокчейн систем рүү дэлхий тэр чигээр шилжих нэ. Блокчейн систем рүү. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо бүх төлбөрийн систем бол дахин болж эхэлж байна гэсэн үг. Блокчейн систем рүү шилжиж 2030 он гэхэд гүйц шилжих юм байна. Дальше, пожалуйста. И такой вопрос встает, вот вы все агенты, вы либо будете просто наблюдать, как этот весь мир перейдет туда за эти 4-5 лет, либо на всем этом заработать. Мэдээж агент хүмүүст бол одоо агент гэсэн хэрэглэгч хүмүүсээс асуух асуулт байна гинэ. Та одоо ингээд дэлхий 2030 он гэхэд бэлэн мөнгөгүй болоод блокчейн систем рүү дэлхий шилжиж байгаа энэ шилжилтийн үед одоо ажиглагч байж харж ингэж ажиглаж зогсох уу? Эсвэл тэр урсгал руу орж ажиллаад хамтдаа орлого олох уу гэдэг бол таны одоо сонголт өнөөдөр ирсэн байна гэж юм. Дальше, пожалуйста. Потому что это неизбежный процесс, он начался, он идет, и ты либо заработаешь, либо будешь просто наблюдателем. Энэ бол одоо зайлшгүй болох үйл явц гинэ. Зайлшгүй болох үйл явц учраас чи энэ зайлшгүй болж байгаа үйл явцыг дэлхийн шилжилтийг харж зогсож ажиглагчаар ингэж байх уу? Эсвэл чи ашиглаж энэ нөхцөл байдлыг чи ашиглаж өөртөө ашигтайгаар эргүүлж ашиг орлого олох вэ гэж одоо асууж байна танаас. Дальше, пожалуйста. Ну и вот как раз я сказал о том, что биткоин изменил всю систему, он доказал новая модель, которая может существовать без участия банков. Но почему люди так медленно переходят в этот мир? За одоо ингээд
биткойн гарч ирснээсээ энэ бүх юм ихсгэнэ. Биткойн гарч ирэхлээр энэ бүх цахим мөнгөний түүх ихсэн гэж байна. Тэгвэл яагаад хүмүүс энэ мэдсээр ээж цахим мөнгөний ертөнцийг мэдсээр ээж яагаад юм удаан шилжилт их удаан байна гэдэг энэ асуултанд бидэд хариулт хэрэгтэй гэж байна. Яагаад? Дальше, пожалуйста. Вот именно мало людей переходит, потому что, ну, это требует твоего мозгового штурма, то есть новые слова, новые термины, новые технологии, которые непонятны обычным людям, и простые люди боятся туда идти, потому что, ну, для них это сложно. Яагаад гэх юм бол криптовалют гэдэг чинь өөрөө шинэ үг. Криптовалюттай холбоотой шинэ ертөнцийн одоо бидний мэдгүй маш их үгүүд байна. Маш их шинэ мэдээллүүд байна. Тэгвэл энгийн хүн тэр бүх мэдээллийг авч мэдгүй байгаа учраас тэр шинэ зүйлтэй танилцаагүй учраас айц зэгтээд гинэ. Тийм учраас шууд хурдан шилжиж чадахгүй байна гэж байна. И сейчас в мир криптовалют переходят те люди, которые включают свои мозги, которые меняют мышление, которые изучают новое направление, то есть думающие люди. И вот если ты думающий человек, ты будешь переходить сюда. За тэгэнгүүт одоо яг криптовалютын ертөнцид одоо яг өнөөдрийн цагаар ямар хүмүүс бидэртэй нэгдэж байна гэвэл юмыг одоо тунгаан бодож чаддаг хүмүүс бидэртэй нэгдэж байна. Яагаад гэх юм бол думаа шиг чи юмыг бодож эргэлзүүлэн бодож энэ бол ингэж шилжих юм гэдэг ойлгож ухамсарлаж юм боддог хүмүүс бол аль хэзээ нэг ойлгоод бидэртээ ингэ шилжиж байна гэж ертөнц рүү. И вот та платформа, которая сделает вот этот мир, ну, который сложный для простых пользователей, именно простым и простыми словами все это будет доносить, она завоюет следующий вот миллиард. За тэгэнгүүт одоо энэ одоо энгийн үгээр энгийнээр энэ технологиг ашиглах боломжтой гэнэ. Одоо тийм цаг үе ирсэн гэж байна. Тэгэхээр тэрийг энгийнээр ойлгоод энгийнээр яханаа ашиглах боломжтой цаг үе ирсэн учраас тэрийг ойлгоод тэр зүйлийг ойлгоод хэрэгжүүлсэн хүмүүс бол тэр хэмжээний тэр ашиг орлогоо тэр бум гэж ярьж байна. Тэр их хэмжээний ашиг орлогоо олно гэж байна. И вот VeFi это та самая платформа и наша миссия, ну, трансформировать банковскую систему от извлечения прибыли к вознаграждению пользователей. То есть, чтобы мы, простые люди, могли зарабатывать деньги, а не только там верхушка олигархов, которая владеет этой банковской системой. За одоо тэгээд манай банкны гол миссия бөгөөд гол эрхэм зорилго. Одоо альва үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд эрхэм зорилго байдаг. Тэгвэл манай банкны эрхэм зорилго нь болохоор зөвхөн орой дээр байгаа тэр банкыг үүсгэн байгуулсан хэдхэн захирлууд ашиг орлох биш. Энгийн ард түмэн, энгийн хэрэглэгчд маань ашиг орлох боломжийг эсрэгээр нь манай банк яхана эрхэм зорилгоо болгож тавьсан. Энэ үйлдэлээрээ банкны чиглэлд банкны үйл ажиллагааны чиглэлд трансформируud бөгөөд банкны үйл ажиллагаа дэлхийд байгаа банкнуудын үйл ажиллагааг өөрчлөх энгийн хэрэглэгчид ашиг орлох илүү олох дээрээс нь санхүүгийн одоо эдийн засгийн одоо санхүүгийн эрхчлөөнд хүргэх боломжийг үүсгэх ийм гол эрхэм зорилготой юм шүү гэж. Тэр нь бол интернетээр хийгнэ гэж байна. Дальше, пожалуйста. И вот наша цель сделать финансовое благосостояние и экономические возможности доступными для каждого человека в масштабах интернета. Тэгэхээр бидний гол эрхэм зорилго бол манай банкны эрхэм зорилго бол энгийн хүн интернетийг ашиглаад орлоготой болох, интернетийг ашиглаад одоо энэ банкнаас ашиг орлого авах зөвхөн одоо тэг банкны үйлчлэг авах биш. Ийм гол зорилготой шүү гэдгийг бас дамжуулж хэлж байна. И наш VeFi, вот это та самая платформа, которая, она готова к регулированию, то есть мы находимся под законами, и не просто там вот как в DeFi проектах, ну почему многие попадают в мошеннические компании, они никому не подвластны. То есть они обманули людей, все, исчезли с рынка и предъявить не к кому. А мы под регуляторами, то есть
мы отчитываемся перед государственными органами. За нэгдүгээрт бол манай банкны хамгийн чухал одоо зүйл болохоор бид нар хяналтанд байдаг гинэ. Жишээ нь айгүй олон төсөл компаниуд болохоор үлгэр шиг юм яриад хүмүүсийг оруулаад тэгээд алга болчтой тэр байгууллага тэр эзнийг олоход маш хэцүү байдаг бол эсвэргээрээ манай банк бол бүхэл улс орон хууль эрх зүйн хяналтанд нээлттэй шилэн одоо тийм нээлттэй хяналтанд байдаг нь одоо нэгдүгээр давуу тал гэж манай банкингийн даш пожалуйста. И наша банковская инфраструктура, она будет построена на блокчейн-технологии. То есть это на блокчейне, это как открытая книга, любой человек видит все транзакции, и нету ничего скрытого. За тэгэнгүүт манай банкны үйл ажиллагаа одоо тэр жишээ нь одоо дансны хуулах ч юм уу бүх зүйл нь болохоор блокчейн системээр суурилсан банк учраас нөгөө өөрчлөлт, нуун дарагдуулах одоо өөрчлөлт устгах боломжгүй бүх л гүйлгээ бүх мэдээлэл нь яг л шилэн нээлттэй хадгалаастай ингээд байж байгаа устгахгүй гэсэн үг байхгүй мэдээлэл устгахгүй гэсэн үг. Также у нас будет привычный такой интерфейс, вот как у вас есть в вашем там Хан-банке, Голумто-банке, точно такой же будет понятный простым людям, которые не разбираются в криптовалютах, интерфейс. За тэгээ мэдээж интерфейс бөгөөд одоо энгийн хүмүүс хэрэглэхэд хялбар байна гэсэн үг. Манай банкны дансыг, гүйлгийг яг л Хаан банк, Голомт банктай адилхан, яг л бусад банктай адилхан хэрэглэхэд хялбар онлайн банк байх болно гэж танд. И для того, чтобы пользоваться нашей платформой Wi-Fi, ну, не надо будет никаких знаний вот клиентам в области криптовалют, а агентам нужны знания. За тэгэнгүүт хэрэглэгч хүнд бол ямар ч мэдлэг байх шаардлага байхгүй. Тэр хүн хэрэглээд энэ банкныхаа хэрэглэлтэйгээ хэрэглээд явна. Харин эсвэргээрээ агент хүн одоо агент хүн байх гэхэд бол тэр агент хүмүүс бол маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж. Потому что вот именно те, кто будут разбираться в этой системе, те, кто будут профессионалами, вот за ними и пойдут люди, Одоо яг пойдут ямар цаг клиенты. ирсэн бэ гэхээр мэдлэгтэй агентуудын араас хүмүүс дагдаг болно гэж. Зөвхөн мэдлэгтэй агентуудын араас. Это вот смотрите, как есть крупнейшие компании, там, Amway, Oriflame, не знаю, там, Mary Kay, которые гиганты, Гербалайф, там, они уже десятки, 50, там, 70, 80 лет на рынке. И те, кто начали развивать этот рынок, ну, они там уже второму поколению, наверное, своим детям, там уже правнукам, внукам передали бразды правления, создали капитал, создали состояние, и все потоки, любая покупка там в наши страны там покупают эти товары, деньги идут туда, основная доля по маркетингу. Тэгэнгүүт одоо ингээд дэлхийд даяар одоо маркетингтэй юм компаниуд гэдэг юм байна. Жишээ нь одоо Amway, Herbalife ч юм уу тий. Тэр компаниудад бүр ингээд дэлхийн бүх оронд бараг үйл ажиллагаа явуулдаг айгүй том акул компаниуд гэдэг. Тэдний борлуулалтыг дийлэх мөнгөнд компаниуд ордог гэж байна. Ер нь бол Amway, Herbalife гэдэг айгүй олон бүр ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй маш их юм олон хамт олонтой тим байгууллагууд бол байдаг. Гэхдээ тэдний дийлэх мөнгө нь бол маркетингаар үзэх юм бол компаниуд ордог гэж байна. Дальше, пожалуйста. И вот у нас сделали такие 3 опоры нашей финансовой системы, нашей финансовой модели. Это блокчейн, VeChain, блокчейн нового уровня, где все транзакции будут происходить вот на нашем блокчейне. За одоо манай санхүүгийн 3 үндсэн систем байгаа. Тэрийг танилцуулж байна. Нэгдүгээр систем нь болохоор блокчейн VeChain бөгөөд одоо нэгдүгээрх нь болохоор манай өөрийн хувийн блокчейн VeChain. Тэгэхээр энүүгээр энэ системээр бүх гүйлгээ хийгнэ гэж байна. Здесь будут самые низкие комиссии, справедливое распределение, целые программы и полная прозрачность. За мэдээж энэ VeChain дээр бол одоо хамгийн шударга хуваагдал, хамгийн бага шимтгэлтэй давуу тал ихтэй гэж байна. И также наша вот модель Деобанка. И основным токеном здесь будет...
Да, и основным нашим токеном здесь будут являться токен Wi-Fi, а также энергия. За манай хоёр дахь гол төлөвлөгөө бол мэдээж манай Dio банк байгаа. Dio банкын модулийг та бүхэн харж байгаа. За 3 дахь дээр нь бол манай үндсэн токен болох Wi-Fi бөгөөд энерги хоёр оролцоно гэж байна. Дальше пожалуйста. Wi-Fi энерги. И вот вознаграждение как раз получаем здесь мы, агенты, в токене Wi-Fi и в энергии. За тэгэнгүүт Wi-Fi бөгөөд энерги дээр ашиг орлогыг бол агентууд авна гэж байна. Wi-Fi энерги хоёрын ашиг орлогыг агентууд авна гэж байна. И это будет такой замкнутый цикл. Энэ болохоор одоо ингээд хязгааргүй юу шиг зураг шиг ингээд гарахгүй явах цикл гинэ. Эргэлт. Ну, как работает традиционный банк, все вы им пользуетесь, вы понимаете, вы там платите большие комиссии, никто из вас прибыль не получает, и там, ну, только олигархи пользуются этой системой, вернее, не пользуются, а извлекают только прибыль они. За тэгээд ер нь бол одоо огромный комисси гинэ. За одоо энгийн банкыг харьцуулах юм бол маш өндөр шимтгэлтэй. За манай банк болохоор маш бага шимтгэлтэй гэж энэ ялгаа нь. Хоёрдугаарх нь болохоор үн цэн алдагдсан гинэ. Энгийн банкнаас яагаад гэх юм бол цепочки транзакц гинэ. Гүйлгээ болгон дээр шимтгэл авч байгаа үн цэн алдагдсан гэж байна. Тэгвэл та эсрэгээрээ Dio банкыг ашиглах юм бол одоо гүйлгээ болгон ашиг олох боломжтой. Нэг өсний та энэ банкнаас ашиг олох боломжтой гэнэ, ашиг орлого олох боломжтой гэж байна. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд бол одоо яг үндэ бол арилжааны банк дээр таны дансыг бол хаагч юм уу, зарцаах ч юм уу тийм одоо 3 дахь үйлдэл хүн 3 дахь эцэд оролцоод хаагч зарцаах бол энэ дээр бол тэг шаардлага байхгүй гэж шууд хаагдахгүй гэнэ. Та өөрөө л дансаа удирдах. Дальше пожалуйста. И почему люди перейдут к нам? Да потому что у нас будут самые минимальные комиссии. Также люди, которые будут участвовать в этой системе и пользоваться этой системой, будут получать вознаграждение, ну и это будут реальные деньги. За тэгээд манайх бол өөрсдийнхөө дансыг өөрсдөө удирдна. За тэгээд дээрэс нь илүү нэмэлт орлоготой болох боломжтой. Тэр нэмэлт орлого нь зүгээр нэг тэгээд одоо тоо биш бодит яг үнэхээр бодит орлоготой болох. Бодит мөнгө гэсэн үг хэвгүй орлоготой болох боломжтой гэж байна. Это вот можно, знаете, с чем сравнить, чтобы для понимания. Ну вот большой, допустим, там большие бы мегамаркеты открылись бы у вас там по всей Монголии, и дешевый товар, намного там мяса, все было бы намного дешевле, и одежда, и высокого качества, и еще за то, что ты туда приходишь, и другие люди приходят и покупают эти товары, тебе за это платят деньги. Одоо и манай банкыг яг энгийнээр маш энгийнээр тайлбарлах юм бол Монгол улсад аягүй гой том худалдааны төв нэглээ. Тэр том худалдааны төв дотор дэлгүүр, хуршоо, захаас маш хямдхан мах, хүнс, хоол, говц сунар зарагдаж байна. Тэгвэл мэдээж хүн болгон тэр дэлгүүрд очихыг хүснэ. Тэгээд тэр дэлгүүрд хүн болгон үйлчилж байгаа хүн болгонд нь бас давхар солио өгнө. Ингээд би нөө урамшуулаад явна гэсэн үг байхгүй. Ийм л системийг манай банкны систем гэж ойлгож олно гэж энгийнээр. Также каждый из вас пользуется там своим там монгольским банком, там Ханбанк, Голумто-банк, но он же вам не платит деньги, а вы наоборот там за обслуживание, за комиссии там оплачиваете деньги. А теперь создается банк, Деобанк, который вам будет платить деньги за то, что ты пользуешься обычной платежной системой, которая работает по всему миру. За тэгэнгүүт одоо та одоо тэгээд хаан банк, голомт банкыг ашиглаж байгаа бусад банкыг. Тэгэнгүүт тэр бусад банкыг та ашиглахад бол одоо ялгаа авахгүй ашиглан Dio банк гэсэн ялгаа авахгүй ашиглан Dio банк юугаараа яваад давуу талтай гэх юм бол одоо Монгол банк бол Монголдоо л илүү сайн ажиллана. Гадаадд бол тийм сайн ажиллахгүй гэж шууд дуртай үйлчлэгээ яг Монголд байгаа шиг авч чадахгүй гэсэн үггүй чөлөөтөө. Тэгвэл та Dio банкыг ашигласнараа гадаадд ямар ч улс оронд эрх чөлөөтөө яг л Монголдо банкны үйл ажиллагаа авч байгаа юм шиг л авнаа л гэсэн үг. Энэгээр л манай банк давуу талтай шүү гэж байна. И пока рынок сейчас свободный, нужно завоевывать другие страны, вот как Кристина поехала сейчас, и Казахстан там, и Кыргызстан, и Узбекистан, сейчас в Малайзии.
нужно покорять новые страны. Они будут пользоваться там этой системой банковской, а ты будешь зарабатывать на всем этом, потому что все пользуются банковской системой. Тэгээ одоо сургуулийг харж байгаа тэгээ маш олон орноор явж байна. Одоо Казахстан, Кыргызстан, Узбекистан, Малайз гэх зөндөө улс орноор ажиллаж байна. Тэрнтэй адилхан та хэд маань ч гэсэн одоо зах зээл хоосон одоо зах зээл боломж байгаа дээр хурдан хугацаанд ажиллаж ял гэж байна. Зах зээл дээр боломж байгаа дээр тийм боломжийг алдаарай л гэж байна. И смотрите, наша система будет глобализироваться, это будет экспансия и новый технологический прорыв, потому что на нашей базе, на базе Деобанка будут создаваться другие Деобанки. Сейчас я объясню, что это такое. За одоо би та нарт нэг зүйлийг хэлье гинэ. Манай банкны систем дээр манай банкны систем глобалчлна гинэ. Глобалчлагдана гинэ. Дэлхийд дээр ашиглагдана гэж манай систем автагч учраас за энийг би та бүхэнд үе шаттайгаар тайлбарлаж өгье гэж байна. То есть мы сейчас вначале завоюем этот как можно больше, подключим людей к нашей системе, но мы не сможем вообще охватить весь мир, это 240 стран мира, да, но в каждой стране есть банки, которые уже захватили эти рынки. Бид нар бол одоо ингээ банкны салбарыг бол өөрчлөнө гэж байна. Банкны чиглэлийн салбарыг бол мэдээж хэрэг өөрчлөнө л гэж байна. А гэхдээ 240 улс дэлхийд дээр байгаа. Тэр 240 улс руу бүгд рүү орох боломжгүй гинэ. Тэр бол асар том И ажил гинэ. Тэгэхээр да, и наш банк будет с этими банками интегрироваться и предоставлять им готовую бизнес-модель, которая работает по всему миру, для того, чтобы они могли подключать людей к этой системе. тэгэхээр манай банк заавал шинээр тэр улсад нь ороод явахгүйгээр тухайн улсын арилжааны банкудтай хамтран ажиллах гэрээ гинэ. Нэг ёсны тэр арилжааны банкуд манай системийг өөрсдөө нэвтрүүлж ашигласнараа одоо тэр дэлхийд даяар яг энэ системийг дахин одоо нэгнээ бүтээсэн зүйлийг бүтээх биш бүтээсэн зүйлийг ашиглаж хамтарч ажиллах ийм боломжийг өгнө гэж бусад арилжааны орны банкад. То есть вот как в технологиях блокчейн для того, чтобы стать валидатором какой-то системы, там, допустим, Трона или того же Binance Smart Chain, нужно купить там очень большое количество этих токенов Wi-Fi, говорю, там Трона, допустим, либо BNB, нужно выкупить и держать у себя для того, чтобы совершать вот эту валидацию и распределение этой системы. Жишээ нь Троны ч юм уу ингээд системийг ашиглахын тулд тухайн Трон гэдэг токеныг маш их хэмжээний мөнгөөр авч зарцааж хадгалж байж ич тэр Троны системийг ашиглах эрх үүсдэг гинэ. Арай нэг өөр шатны эрх валидатор гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр их хэмжээний мөнгө бол бас хэцүү гинэ. Тэр хэдэн сая долларын асуудал тэр маш их олон это наверное много денег надо, да? Правильно я поняла, что перевод делать? Ну да, это вот этим банкам, которые там, допустим, Ханбанк захочет интегрироваться с нашим банком, ему нужно будет выкупить 1 миллион токенов Wi-Fi с рынка. Представляете, а эти токены есть только у нас. Компания полностью отказалась от владениями этих токенов. Мы будем, ну они будут с рынка наши токены покупать. Представляете, как цена будет расти. Тэгэхээр манай банк болохоор одоо дэлхийн банкны систем дээр байхгүй юм системийг бүтээсэн байна. За тэгэнгүүт тэр системийг бусад орны банк нэвтрүүлж өөрсдийнхөө улс орондоо энэ системийг нэвтрүүлж өөрийнхөө банктай ингэж одоо интеграц бөгөөд одоо нэг ёсны хамтарч нэг систем болгож ажиллахын тулд заавал одоо тэр тухайн токеныг хамгийн багадаа 1 сая ширхэг ч юм уу маш их хэмжээгээр авах хэрэгтэй гэдэг нэ. Гэтэл тэр токен чинь одоо тэр одоо Tron биш одоо манайх дээр бол Wi-Fi гэж токен байгаа шүү дээ. Тэгвэл тэр Wi-Fi токен чинь өөрөө банкнд байхгүй байхгүй юу? Манай банкнд байхгүй Wi-Fi. Тэгэхээр тэр банкнууд, арилжааны банкнууд тэр одоо тэр системийг авахын тулд тэр хүмүүсийн гар дээр байгаа Wi-Fi-г эсвэл бирж дээр байгаа Wi-Fi-г хэмжээгээр авч ихээр энэ юу болж үүсэх вэ гэвэл энэ Wi-Fi-ийн үн
айгүй өндөрт өснө гэж ойлгож байна гэж байна. Яг тийм бол тэд нар авах хэрэгтэй байхгүй заавал. Дальше, пожалуйста. Почему они будут выкупать нашу систему? Да потому что, чтобы выйти на рынок им международный и создать такую систему, им нужны миллиарды долларов вложить, понимаете, и потом только они начнут все это окупать, и там сколько людей они должны обучить, а мы здесь им даем готовую модель, там за миллион токенов Wi-Fi, а это тоже будет там сотни миллионов долларов стоить, но не миллиарды, понимаете? То есть Аа, им это будет Тэгвэл да. удобно, дешево для них и понятно. За тэгэнгүүт нөгөө одоо гадны одоо ганцхан Монгол банк ярихгүй шүү дээ, Монголын банк. За жишээ нь одоо нэг улсын банк байлаа гэж бодоход тухайн улсын банк бид нар өөрсдөө ийм систем бүтээчих гэх юм бол тэдэрт хэдэн тэрбум доллар дээрэс нь цаг хугацаа тэгээд дээрэс нь тэрийг ажилуулаад дэлхий рүү гараад тэгээд хөрөнгө оруулалтаа бусдад олж авахын тулд ингэж маш их толгойн хүчин маш их мөнгө орох нь бол тодорхой учраас бусад орны арилжааны банкнууд мэдээж тэлэг биш учраас хамгийн бага хөрөнгө оруулалтаагаар тэрний оронд энэ Wi-Fi токен одоо нэг хэдэн зуун сая долларт нэг сая токен авлаа гэж бодоход нэг хэдэн зуун сая долларт авахд бол тэдэрт хамаагүй ашигтай гинэ. Яг л бусад банкнууд яг энэ системийг бүтээхэд бол хамгийн багадаа 1 тэрбум доллар хэрэгтэй, дээрээс нь бүтээхийн тулд цаг хугацаа тэгээд маш супер баг хэрэгтэй байхгүй. Тийм учраас бидэртэй хамтарч ажиллах нь илүү ашигтай гэж байна. Одоо 240 улсын банкуд. Представляете, когда эти банки начнут по миллиону токенов там с рынка выкупать, их вообще там мало будет становиться, цена его там, я не знаю, будет стоить там и тысячу, и десятки, и может даже потом сотни тысяч долларов. Тий, одоо тэгээд одоо орон орны арилжааны банкуд үсэг энэ систем рүү шилжих нь тодорхой юм байна. 2030 он хүртэл шилжих юм байна. За тэгэнгүүт нөгөө шилжилт програмыг худалдаж авах бүтээх мөнгө нь бол маш их учраас ерөөсө манай банкны энэ технологиг авна. Тэр бол тодорхой. Тэгэнгүүт тэдний нөхцөл нь болохоор Wi-Fi токеныг авах гэнэ. Гэтэл Wi-Fi токен манай банкнд байхгүй. Wi-Fi токен бол хэний гарт байна гэвэл бидний гарт байна. Тэгэхээр нөгөө цөөхөн хэдэн одоо энэ олборлсон цуг байгаа Wi-Fi чинь ингэж хэдэн саяар нь авахар чинь Wi-Fi үн бол 1000, 100000, 100,000 ч юм уу тэр байтугай өсөх нь бол тодорхой гэж байна. И мы те ранние инвестора, которые сейчас больше всех намайним токенов Wi-Fi, там заработаем и не продадим, и построим вот эту свою банковскую систему. Да там не то, что миллионеры, там мультимиллионеры, кто-то даже миллиардерами станет, вот как кто, ну, у кого будет много токенов Wi-Fi и большая вот банковская система твоя. Тэгэнгүүт одоо ингээд бид Агентская. чинь нөгөө яалтчгүй анхны хөрөнгө оруулагч нар шүү дээ гэж. Бид нар бол анхны анхдагч хөрөнгө оруулагч нар учраас бидний ашиг бол маш их өндөр байна. Тэгээд дээрэс нь Wi-Fi токен одоо бидний ашиг өндөр байна. Тэгэнгүүт ингэж ярьж байна. Одоо бид нар ингээд банкныхаа салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Одоо өөрсдийнхөө банкны ингээд салбарыг ингээд илүү сайн хөгжүүлж суурьтай байлгах юм бол долларын саятан биш мультимиллионер бөгөөд долларын тэрбумд нь ч болох боломж байгаа. Бидэрт одоо юу хэрэгтэй бол маш их хэмжээний Wi-Fi-г цуглуулах хэрэгтэй. Тэрийг зарж үрэх биш, хадгалах хэрэгтэй гэж байна. Тэгээд банкныхаа салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингээд энэ гурван зүйлийг хийх юм бол долларын тэрбумд болно гэж байна. Дальше, пожалуйста. И вот пока сейчас добывается вот 8 токенов в секунду, нужно как можно больше купить себе ITO, как можно больше построить свой банковский филиал, не сидеть и не думать, а состоится, не состоится, а правда, а неправда. За одоо тэгээд 1 секундэд 8 токен одоо ирж байгаа шүү дээ. Энэ түүхэн үйл явц, энэ анхдагч гэдэг энэ байдлыг бол ашиглах хэрэгтэй гэж байна. Одоо ингээл хүн удахгүй хуваагдал явагдах юм бол нөгөө 8 маань 4 болохоор олон хүн олборлож байгаа боловч ирж байгаа токен цөөхөн учраас 1 секундэд 8 токен болж байгаа энэ цаг үеийг ашиглаад аваач. Одоо яах бол ийх бол гэж эргэлзэх цаг биш ээ. Эсвэргээр ITO-гоо худалдаж аваад машинаа томруулаад ахиухан шиг Wi-Fi олборлоорой гэж байна. Дальше, пожалуйста. Потому что я знаю, многие, когда и даже в Монголию я приезжал, они там во всякие якобы там ТикТоки, которые уже закрылись, там МикТоки и другие компании, там квартиры продавали там по десятки, по сотни тысяч долларов туда инвестировали, а Wi-Fi там купили на 500, на 1000 долларов и сидят думают, а вдруг он закроется, а в пирамиды пошли и потратили туда свои деньги, потому что там каждый день можно выводить. Ну,
Голову ж надо иметь, ребята. За одоо тэгээ бас нэг зүйлийг одоо талбарыг хийсэн зүйлийг орчуулъя. За одоо тэгээ манай би Монголд очлоо. Тэгсэн чинь манай одоо монголчууд ингээ анзаараад байхад одоо юм нөгөө TikTok гээд одоо нөгөө аюух юм амлсан юм компани руу хөрөнгө оруулалт юм байна. Vify руу $500 $1000 хийчээд team компани руу 10 20 мянган доллар байр саваа тавиад ингээ мөнгө хийчихээ. Тэр нь одоо ингээд юугаараа даваа талтай вэ гэж асуухад бол өдрө болгон мөнгө өгдөгөө, өдрө болгон мөнгө авд юм чинь гэж өөдөөс хэлжээсэн. Одоо тэр нь ингээ хаагдсан. Одоо нөхцөл байдал ийм байна. Тэгээ одоо жоохон толгой өөрийн гэсэн толгойтой байж байгаагаа чи толгой төрхөө ажилуулад энэ ямар одоо тий юу үйл явц болоод байгаа гэж толгой өөрийн гэсэн толгойтой байгаа ч гэж хэлж байна талбайг маань. Дальше, пожалуйста. Где эти компании, где эти там Unilife, который каждый день платил, где там другие, которые там обещали вам? Нету их, все они сдохли. Тэгээд тэр Unilife гэх нэг баахан том юм амлаадсан компани ч одоо хаана байхгүй. Бусад компаниуд хаана байхгүй. Бүгд ингээд байхгүй болсон. Тэгээд энийг бас анхаарах хэрэгтэй гэж байна. Дальше, пожалуйста. Wi-Fi идет и растет, и в прошлый раз мы рассказывали новости, какие лицензии он сейчас получает, что сейчас официально уже заходит на рынок Европы, Казахстана, Бразилии, Южной Кореи, Сейшельских островов, Арабских Эмиратов и других стран. За одоо тэгээд түрүү чи мэдэн дээр би хэлсэн шүү дээ. Wi-Fi токены одоо улс орнуудын аль биесний лицензүүдийг танилцуулсан. Дахиад шинээр Солонгос улс, Канада улс, Европын албаны улс, Бразил улс, за тэгэнгүүт Казахстан улс, Сейшелийн ард гэд энэ бүх улс оронд дахиад лицензүүд гарч байгаа. Тэгэхээр энэ банк бол үнэхээр одоо өдөр ихсэн хөгжиж байна гэдгийг би бас илэрхийлмээр байна гэж байна. Да, и сейчас вот, ну, наш облачный майнинг дает доступ, ну, без всяких знаний, просто купил и забыл, подождать 2-3 года, вот уже сейчас 1,5 года прошло, как все это работает, и в сентябре уже будет халвинг, все, никаких там супер-пупер каких-то знаний не надо. Бас нэг гайхамшигтай зүйл нь болохоор манай олборлтын машин маш ухаалаг гинэ. Ялангуяа огт техникийн мэдлэггүй яаж одоо тий энэ олборлтыг хийх вэ? Яаж аппаратаа ажиллуулах вэ гэж санаа зовох шаардлага байхгүй. Бид нар юу ч мэдэхгүйгээр юу ч хийхгүйгээр энэ машин бидний утсан дээр өөрөө ажиллаад өөрөө олборлж өгч байна. Одоо 9 олборлж эхэлснээс хойш 1 жил 5 сар болсон байна. 9 сард 2 жил болох гэж байна. Тэгээ хуваагдал явагдаад нөгөө олборлж байгаа токен маань 50% багаснаа гэж байна. Одоо гарч байгаа токен маань. Тэгэхээр энэ бол асар ингээд нөгөө мэдлэгтэй байх шаардлагагүй гинэ. Одоо заавал супер компьютер ч юм уу тоног төхөөрөмж, эрчим хүч хэрэггүй зүгээр л өөрөө сайхан олборлоо явуулдаг ийм ухаалаг олборлтын машин байгаа шүү гэж байна. Дальше, пожалуйста. Биткоин тоже не сразу стал 100 тысяч долларов стоить. Прошло целых 17 лет, прежде чем он стал стоить 100 тысяч долларов. Здесь мы строим целую банковскую систему, причем мировую, международную. На это требуется время. Биткоин бол одоо 17 жилийн дараа 100 мянган долларт хүрлээ гэж байна. Биткоин гэдэг токен бол тэгэхээр альва юм цаг хугацаа хэрэг болдог. Бид нар бол бүхэл дэлхийд анхдагч одоо дэлхийн банкны системийг өөрчлөгч ийм зүйлтэй хамтарч ажиллаж байгаа шүү. Тэгээ маш сайн ухамсарлаж ойлгож энийг хөгжүүлж цуг хамтдаа хөгжүүлэх нэг чухал байна гэж байна. Компании там эти Herbalife, Oriflame, они 50-70 лет шли, да, на все эти мировые рынки. Жишээ нь одоо Oriflame, MV гэдэг компаниуд байдаг гинэ. Тэр компаниуд бол 50 жил, 70 жилийн хугацаанд ажиллаж ийж өнөөдрийн түвшинд хүрсэн гэж байна. Дэлхийн даяар ажилладаг. И токен Wi-Fi, вы знаете, как он создан, как он работает. За Wi-Fi токен бол яах гэж бүтээгдсэн, яаж олборлдог гэдгийг бол та бүхэн маш сайн мэдж байгаа. И вот смотрите, компания полностью отказалась от владениями этими токенов. Вот 86%, да, добудем вот из 1 миллиарда, мы добудем за вот эти 6 оставшихся с половиной лет, то есть до 2032 года. 12,8
процентов вот было распределено на там вот мы же получаем реферальный доход с первой линии 3%, со второй 5%, с третьей 8%. Вот на это было выделено вот 12,8%, это там 127 миллионов токенов. И 1% всего лишь 10 миллионов было выделено на две биржи, Bitmart и BingX. Одоо энэ Компания не владеет токенами, мы ими владеем. 1 тэрбум токен бол одоо 1 тэрбум токен бол 8 жилийн хугацаанд олборлогдоод дуусна. За үүний 86.2% нь 8 жилийн хугацаанд 2032 он хүртэл дэлхийн хүмүүсийн гарт олборлогдоод дуснаа. Компани бөгөөд банк маань 100% татгалзсан токеноос 12.8% нь болохоор одоо реферальны системээр бөгөөд одоо хүмүүс нөгөө 1-р үеэс 3%, 2-р үеэс 5%, 3-р үеэс 8% гэдээ авч байгаа шүү дээ. Энэ реферальны системээр орно гэд хуваарлагдсан байгаа 128 сая шиг. 1% бөгөөд 10 сая токен 2 бирж руу хуваагдаж орсон. Bitmart, Binance гэд. Ингээд ерөөдөө манай яг токен бол 100% ингээд хүмүүсийн арт түмний гарт байгаа шүү гэдгээс хэлж байна. Почему многие криптопроекты закрываются, либо они там скамятся, из-за чего? Из-за того, что обычно 50% токенов принадлежит создателям этого токена. И они потом, когда токен выходит на рынок, он там растет, они, естественно, хотят быстрее его продать, чтобы получить прибыль. Поэтому эти компании закрываются. Поэтому они, ни одной практически не состоялась криптокомпания на рынке. Тэгээд маш олон криптокомпани Сетевая байгаа именно. боловч яг шууд худалдааны баг үүсгдэг одоо криптокомпаниуд яагаад нэгч компани өнөөдөр хүртэл амжилтанд хүрээгүй гэхээр одоо 50% тухайн компани гаргаж ирсэн токеныхаа 50% нь компани өөрөө эзэмшдэг гинэ. Тэгээд 50% нь болохоор ингээ арт түмэнд өгчдөг. Тэгэнгუთ нөгөө арт түмэн ажилласаар хагаад нөгөө токеныхаа үнийг өсгөнгөт компани хурдан хугацаанд ашиг орлого авахын тулд зарж эхэлдэг гинэ. Амар хурдан хугацаанд. Тэснээрээ компани өөрийнхөө эсрэг устгах програмыг ажиллуулад ингээд нөгөө компани өөрийгөө устгахчдаг гинэ. Тийм учраас нэг шигч крипто одоо ялангуяа ийм реферальны системтэй баг бүрдүүлдэг ийм системтэй компаниуд нэг шигч компани одоо хүртэл амжилтанд хүрээгүй гэж байна. Дальше, пожалуйста. Наше руководство, создатели, они ни одного токена VeFi не имеют, им запрещено это иметь. Вот Максим Сахаров нам об этом говорил. Нам говорит, нельзя иметь токены VeFi по уставу. И майнить токен VeFi они тоже не имеют права. За тэгэнгუთ манай Максим Сахаров хэлсэн юм. Ерөөсөө нэг ширхэгч токен манай захирлууд нэг ширхэгч токен бол эзэмшдэггүй гэнэ. Энэ банкны удирдлагууд бүр 20 гэж гэрээнийхээ дагуу. Тийм учраас бид нар нэг ширхэгч VeFi эзэмших бидэрт ирэх бол байхгүй. Бидний иргэн тойрны хүмүүс бидэрт байхгүй гэж байна. Здесь майним и зарабатываем этот токен VeFi только мы, ранее, вот кто покупает ITO, либо те, кто купил там на бирже его. И он принадлежит 100% людям, то есть комьюнити. Community бөгөөд хүмүүсийн гарт энэ бүх юм бүгд байгаа гэж байна. Жишээ нь анхдагч одоо жишээ нь энэ криптовалютыг анханасаа олборлож байгаа анханасаа одоо бид нар олборлтын машин авсан эсвэл анх биржээс авсан хүмүүсийн гарт байгаа гэж байна. Ер нь бол банк бөгөөд компани дасан нийтлэг криптовалют бол байхгүй гэж байна. Энэ coin токен. Наше руководство создает банковскую платформу, за счет которого вырастет наш токен VeFi, и они его не будут продавать, потому что их у него нету, только мы можем продавать. Манай банкны захирлууд өдөр болгон VeFi үнийг өсгөх гэж өдөр болгон ажиллаж байгаа. Гэтэл тэдний гарт нэг шиг VeFi байхгүй. Тэгсэн мөртлөө VeFi үнийг өсгөхийн тулд тэд өдөр болгон ажиллана. Яг тэр VeFi үн өссөн ч тэд зарах VeFi байхгүй гэж байна. Бидний гарт байгаа гэж байна. Дальше, пожалуйста. И у них нету цели, как вот у всех криптопроектов, быстрее выпустить его на биржу, чтобы цена его поднялась, потому что они владеют там 50 или 60% этих токенов, чтобы быстрее продать, а потом цена обрушивается и криптопроект закрывается. Дийлэг крипто төслүүд бол яадаг вэ гэхээр 50%-аас дунджаар 50% нь компани ингээд гарсан токеныхаа 50% нь компани ингээд өөрөө эзэмшээд байж идэг.
Тэгэнгүүт тэдний мөрөөдөл нь бол ерөөсөн маш хурдан хугацаанд бирж рүү орж, маш хурдан хугацаанд үнийг өсгөж, маш хурдан хугацаанд өссөн үн дээр нь борлуулалтаа хийж мөнгө гаргаж авах. Ингэж явсаар хагаад ихэнх нь харагддаг гэж байна. Бараг бүгд. И у нас нету там больших венчурных инвесторов, которые бы пришли там с миллионами, с миллиардами долларов, выкупили бы там ITO, эти токены VeFi, чтобы они владели большей частью. Нету такого. Здесь простые люди, которые зашли там со своими деньгами и майнят этот токен. Тэгэхээр одоо бас нэг зүйлийг нэмж хэлэх Справедливое распределение. Справедливый распределение гэдэг нь юу гэж очиод чадахгүй юм бол шудраг хуваагдал гэсэн үг байхгүй юу? Шудраг хуваарлалт. Тэгэнгүүт энэ одоо шудраг хуваарлалт нь юутай холбоотой вэ гэхээр жишээ нь одоо ингээд маш их хэмжээний мөнгөтэй тий сая доллар ч юм уу тэрбум доллартай хөрөнгө оруулалт орж ирээд дийлэг DeFi аппаратыг эзэмшдэг ч юм уу дийлэг тоног хөрөнгөний эзэмшдэг нэг хоёр хүмүүс ингээд мөнгөтэй хүмүүс орж ирээд тодорхой хэмжээнд нөлөөлөх үйц эзэмшигч бол байхгүй шин. Ер нь бол ихэнх нь бол энгийн ард түмэн менеж бүгдээрээ байна бид нар. Тэгээ энгийн хүмүүс өөрсдийнхөө боломжоор олборлтын машин аваад орон орны хүмүүс ингээд эзэмшиж байна. Ард түмний дунд байгаа шүү гэдгийг DeFi ард түмний дунд байгаа гэдгийг хэлмээр байна гэж дальше, пожалуйста. И также у нас есть защита токена от обрушения. Первое это то, что он майнится, и каждые 2 года происходит халвинг. То есть на 50% уменьшается добыча. За одоо токены үнийг унгаахгүй тул дөрвөн хамгаалт байгаа нэ. Тэр дөрвөн хамгаалтыг танилцуулах юм байна. Нэгдүгээр хамгаалт нь болохоор 2 жил тутамдаа халвинг явагдана. Тэр нь бол хуваагдал гэсэн үг. Жишээ нь 8 токеноос 1 секунд хүртэл явна. Также существует вот математический контроль эмиссии. То есть, ну, то, что новых токенов не будет, и здесь есть энергия, которая вот придает спрос токену VeFi. За тэгэнгүүт одоо математикийн хяналт гинэ. За математикийн хяналт гэдэг нь юу гэсэн үг гэх юм бол одоо суурь сайтай экосистем дээр энергийг оруулж гэсэн гинэ. Яагаад гэх юм бол энэ zrelist бөгөөд одоо нэг ёсны залуу биш гэсэн үг байхгүй юу? Также алгоритмическая амортизация, вот некоторые, особенно там с Монголии, пишут, а почему у меня уменьшилась добыча токенов VeFi, почему с каждым разом меньше и меньше? Да потому что, ну, машина же, она стареет, и здесь изначально был заключен принцип для того, чтобы новым людям было выгодно заходить. И говорилось, что изначально нужно докупать постоянно ITO, вот в криптовалютах биткоины, чтобы тоже майнить, асики, они стареют, и окупаемость одного асика, вот, который добывает биткоин, целый год. То есть ты вначале купил там, я не знаю, на 10 тысяч долларов этот суперкомпьютер, асик. И вот эти 10 тысяч, чтобы добыть этот биткоин, ты целый год только окупать его будешь. Потом ты выйдешь в прибыль. Здесь у нас окупаемость буквально за несколько месяцев происходит твоей инвестиции. И старые, они меньше добывают токенов VeFi. За тэгэнгүүт одоо жишээ нь юу болж хуурдаг вэ гэхээр одоо блок болгон задрахад хуучин машинтай хүмүүсийн машин хуучирдаг нэ. Яг одоо биткойныг олборлж байгаад ISIC гэдэг маш тоног төхөөрөмж ихэндээ амар хүчтэй байж байгаад аяанда хуучираад ингээд баг биткойн баг олбонгод тэр ISIC шинжлэх юм уу нэмэх ёстой тоног төхөөрөмж өөрчлөх яг тэрнтэй адилхан шинэ орж байгаа хүмүүст илүү их олборлох боломжийг өгөхийн тулд одоо хуучин машинуудаа байнга тогтмол одоо нэг ёсны багтаа өсгөх гэх юм уу машина шинжлэх гэх юм машина нэмжих хэрэгтэй гэж байна байнгын. Тэгэж байж ахиухан бас олборлоо шүү гэж байна. И также вот та энергия, которую у нас включили в систему, она именно позволяет как стоимости токена VeFi расти, потому что и будет видно, как это будет происходить, потому что люди будут выкупать токен VeFi для того, чтобы получать энергию. Тэгээ хүмүүс энерги авахын тулд VeFi-г худалдаж авна гэж. Энергитэй байхын тулд хүмүүс VeFi-г худалдаж авч эхэлнэ гэж. Хүмүүс энергитэй байхын тулд. И вот также
ончейн банковские счета. То есть будет локальный, который работает, ну как там фиатные деньги будут, а также будет глобальный через криптовалюту, который будет работать по всему миру. И это все у вас в одном телефоне. Мгм. За тэгээд ончейн банкны данс гэнэ. Тэр нь болохоор одоо ингээд нэг дэх данс нь болохоор өдөр тутамдаа ашигладаг. А нэг данс нь болохоор бүр ингээд дэлхийд даяар ашигладаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд зээлийн данс одоо шагналын данс тэгээд одоо та өөрийнхөө бэлэн мөнгө криптовалютыг хязгааргүй дэлхийд даяар өрн зарцуулах боломжтой болно гэж байна. Также у нас вот есть облачный майнинг, люди получают вознаграждение, и скоро откроются кредиты. Это тоже придаст очень большой рост стоимости токена VeFi. За одоо тэгээд нөгөө зээлийн үйлчлэгээ хийх гэж байна гинэ. Тэгээд энэ зээлийн үйлчлэгээ удахгүй эхлэн гот VeFi токны үн бол одоо маш хурдан хугацаанд өссөн шүү гэж байна үнэн. И эти кредиты люди будут получать мгновенно, без всяких бумажек, без всякой там волокиты. Купил токены VeFi, сразу получил USDT. За VeFi худалдаж авлаа. VeFi процент тавилаа шууд USDT зээдэр авна гэж байна. Ну и здесь полная будет безопасность ваших кошельков. За тэгээд та нарын төрөвч бол 100% аюулгүй байна гэсэн үг. Мы когда были в Бангкоке, нам показали вот аппаратный кошелек. То есть у нас будут два счета. И скоро запустится один вот как бы повседневный счет, которым вы там тратите ваши деньги, все, и имеете к нему доступ. Другой будет некастодиальный счет. Это Максим тогда показал, он как такой, как банковская карта, такой маленький, когда ты его вот так чик, закрыл, все, к нему не имеет доступа к вашим деньгам, там, токенам USDT, которые будут лежать у вас на счету, не имеет даже сам DeoBank VeFi, ты полностью им владеешь. Это вот некастодиальное решение. Когда тебе надо там какую-то сумму перевести, раз открыл, перевел на другой счет, раз закрыл обратно и хранишь там свои миллионы или там миллиарды. За одоо ингээд манай банк бол абьюсер зарцаг нэ маш аюулгүй данстай хинч таны данс руу орж мөнгө авах боломжгүй. За бүр цаашлаад ярих юм бол одоо би Бангкокт байхад Максим одоо харуулсан гинэ. Ийм жижигхэн карт шиг юм одоо юу байсан гинэ. Жижигхэн карт шиг одоо зүйл байсан гинэ. Тэр дотор бид нар мөнгө хадгалж болно. Тэр данс бол ерөөсөө ингээд тухайн интернет шаардлагагүй гинэ. Ерөөсөө тэр данс байхад та шууд л одоо энийг ясны шууд тэр карта холбоод тэр дансаа холбоо одоо тэр нэг юм байгаа хгүй тэр карт чиг тэрний дотор нь сая доллар ч юм уу тэр бум доллар хадгалаад хэрэгтэй үедээ тэрийг холбоод мөнгө шийдвэрчин хэрэгтэй үедээ мөнгө хийчин тэгээ буцаагаад ингээд авчин тэрийг хадгалчин гэсэн үг байхгүй. Тэр дансууч бол банк жоо хоромж байхгүй. Хүн та тэрийг өдөр ганцхан таны данс дэлхийд тэр хинт удирдах чадахгүй тэр данс гэж байгаа. И почему люди будут переходить в наш банк? Да потому что, ну я не знаю, как в Монголии, но сейчас вот Кристина была в Казахстане, она столкнулась с этим. Невозможно перевести деньги, тебя блокируют, ты не можешь пользоваться нормально своим счетом. Вот объясни им это, Кристина, как ты там парилась. Сегодня тоже это произошло, только что. Сейчас перевели, не знаю, вот расскажи вот это. Одоо энэ нөгөө одоо ингээд Казахстанд бид нар ингээд гэрээ хийж байгаа байхгүй юу? Тэгээ хөөхөө хүмүүс чинь заавал бүгд л тийм криптовалютын мэдлэг байхгүй шүү дээ. Тэгээ бид тэр Таспектээр данс руугаа мөнгө аваад USDT өглөө. Тэгээ нөгөө энэ данс руу маань бидний данс руу ингээд мөнгө шилжүүлсэн чинь нөгөө банк нь блоклж байгаа байхгүй бидний данс. Тэр нэг хөөхөдөө $1000 байхгүй 3 сая төгрөг. Каспи банк руу 3 сая төгрөг шилжүүлсэн чинь Каспи руу бид нар банк хоорондоо шилжүүлчихгүй юу? Улс хоорондын картаас картын хооронд тэгсэн чинь шууд блоклоод тэгээд нөгөө мөнгө маань орой 7 цаг хүртэл блоктой байгаа. Тэгсэн чинь би бүр ингээ миний бүх данс блоклогдсон. Тэгээд таксинд явж чадахгүй, нөгөө өөрийнхөө мөнгийг ч ашиглаж чадахгүй, нөгөө банкнд тодорхой бус 5-10 удаа баг банк руу залгаж бөө юм болж иж дансаа нийлгээд тэгээд тэр мөнгө нь ингээ нөгөө USDT авахгүй шилжих гэсээр бас тэр ингээ зөрөө мөрөнд гараад тэгээд ерөнхийдөө ингээ нөгөө нэг
одоо Казахстаны Каспи банк бол амар болтой. Ерөөсөө $1000 шилжүүл $1000 ер нь бараг 1000 ч гэлтгүй нэ $200-300 шилжүүлэхэд л шууд банкнаас нь заргаад та хаашаа шилжүүлж чинь та юу шилжүүлж чинь гэдэг зүгээр сая төгрөг штэ Монгол мөнгөөр шилжүүлэхэд л зүгээр ингээд цогтой зайгуу залгаад араас нь бараг нөгөө дээрх шиг цагдаа шиг яг өөрөө как это они Каспи банк работает как полицейский они $200 перевод Надо, делают. Мне звонят, куда переводишь? Бүр ингээд хяналтын албаны давшиг залгаж байгаа юм чи $200 би рүү шилжүүлсэн гот шууд Каспигаас дуудлага ирээл за та мөнгө хаашаа шилжүүлж байна спрашивает. Сразу как это жена же есть, мужа спрашивает, где мои да, да, да. гэр бүлийн хосууд нөгөө бие биенээсээ мөнгө алдгийг ярьж байгаа юм шиг л мөнгө шилжүүлнэ Каспи залгаад чи хаашаа мөнгө шилжүүлж өгөөл асуудаг болсон шүү дээ одоо. Я вот это говорю. Да. Здесь такого не будет, и люди хоть захотят этой свободы от банковской зависимости, и они перейдут к нам, потому что здесь суверенная безопасность. Никто Да, не вмешивается в твои счета, куда ты кому вообще отправляешь классно. деньги. Вот если честно, я прямо вот кайфую от карты нашей. Таласбек. Вообще классно. Хоть кофе пьешь, хоть деньги снимаешь, хоть кроссовки покупаешь. Знаете, вот раз Да, кнопку там идет и все. Ничего там не надо звонить, там ничего не надо делать, да? Сейчас вот это тоже да, перевод да, сделаю. да, Энэ да, бол да, да. үнэхээр одоо нөгөө нэг би бол өдөр болгон энэ картыг ашиглаж байгаа. Тэгээ иргэжлийг мэдэрч байна. Талсбек ч гэсэн ингээд битэр цуг явахдаа ингээд хоёудаа зүгээр л карт ашиглаа явчихдаг. Ямар ч стрессгүй, маш шимтгэл багтай. Тэгээд хинч хааж блоклох шаардлага байхгүй. Зүгээр л онгоцныхоо билет үзгийн картаар авчихна. Тэгээ энэ банк бол үнэхээр яг чи өөрийнхөө мөнгийг өөрөө удирдах байгаа энэ эрхчлөөг өгж байгаа учраас дэлхийн бүх хүмүүсийн банк руу шилжнэ гэж байна. Дальше, пожалуйста. Ну и то, что у нас вот этот блокчейн, который будет запущен, VeChain, где каждая транзакция будет все открыто, все понятно, и она полностью прозрачная. Это вот тот сдвиг, к которому перейдут вся банковская система. Мгм. Это вот как, ну, допустим, пользуется BNB, да, и он всем понятен. Минимальные комиссии, ты USDT мгновенно взял, отправил. Здесь будут фиатные деньги и криптовалюты мгновенно вот так отправляться. И BNB сейчас стоит там уже $600, да. Вот точно так же и наш Wi-Fi будет расти. Мгм. Одоо тэгээд манай банк бол бүр эцгийн машин болсон гэж байна. Энэ юу гэсэн үг юм бэ? 24 цаг татралдаггүй. Одоо BNB бол тодорхой ш хүн болгон BNB итгэж чинь тий BNB байх юм ба шимтгэл багтаа юу гэдгийг шийдвэж чинь. Тэрнтэй адилхан нөө тодорхой үйл ажиллагааны шилэн данс бүх зүйл нь тодорхой 24 цаг ингээд ажиллаж байгаа учраас хүмүүсийн итгэлийг аягүй авч байна. Тэгээд ийм бүр хязгааргүй ингээд эргэлддэг итгэлийн машин болсон гэж манай банк маань. Тэр нь ганцхан крипто валют биш бүр бэлэн мөнгө хүртэл олцсноо гэж байна. Дальше, пожалуйста. Ну и старый подход, вот он скоро уйдет, вся эта бумажная волокита, которая происходит в банках, там кредит невозможно оформить. Здесь все будет очень мгновенно и быстро. И доступ Одоо без границ по всему миру. одоо аа банкны хуучин нөгөө нэг банкны уламжлалт тий одоо цаасан бичиг баримт одоо зээлийн түүх зээлийн одоо оноо тэгээд дээрэс нь одоо тэр хүн одоо тий 7 хоног хүлээх ёстой ч юм уу ийм хугацаа ордог ч юм уу энэ банкны систем бол байхгүй болж байгаа гэж байна. Хоцрогдсон гэж байна. Старый подход гинэ. Одоо ямар систем хэрэгтэй гэх юм бол Wi-Fi систем гинэ. Шууд хурдан хугацаанд тэгвэл таны одоо банкны зээлийн чи юг нөгөө түүхээс нь ш зүгээр AI системээр гаргаад ирнэ. За тэгэнгუთ та дэлхийд даяар энэ банкыг ашиглах боломжтой. Тэгээд шууд зээлийн одоо нөгөө зөвшөөрлөнд газар дээрээ гараад газар дээрээ мөнгө шилжээд газар дээр нь гэрээ. Ерөөсө тэгж хүлээх удах шаардлагагүй гинэ. Шууд мгновенная одобрение гэж жишээ. Мгм. Да, и вот эта кредитная инновация, которую вводит наш Wi-Fi DO банк, позволит токену Wi-Fi очень сильно вырасти в цене. Одоо энэ ингээ манай зээлийн үйлчлэг болохоор таныг харж ихсалтанд орсон байна уу, түүхийн орсон байна уу шалгахгүйгээр шууд таныг өөрөө чинь судлаад бүр барьцаагүй ч зээл өгөх юм байна. AI системээр судлаад дэлхийд даяар ямар ч хүн авч болно. Хурдан хугацаанд шууд яах нь зээлийг одоо шууд газар дээр нь шийдэж өгнө. Ерөөсөө тэр удаж модож шаардлага байхгүй гэж байна.
Тэгээ энэ зээлийн инновац гинэ. Одоо зээлийн судал зээлийн ийм ертөнцид байгаа шүү дээ. Тэрний инновац болсон төвлөрсөн бус зээл гинэ. Класс да. 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 Ну и наш банк, он, смотрите, вот если ты активный пользователь, то есть агент банка, ты получаешь комиссии за то, что люди пользуются услугами банками. Третье, у тебя есть вот пул вознаграждений, также еще дополнительные комиссии, те, кто, ну, от 13% уже вырастает, да, они дополнительно еще получают от международного товарооборота. Также вам майнится токен Wi-Fi и энергия, и за счет этого будет все больше и больше людей присоединяться, и все больше и больше мы будем зарабатывать. Одоо манай банк бол одоо бид нар 5 төрлийн ордог шүү дээ. Жишээ нь идэвхтэй хэрэглэгчнэр байна. Шимтгэлийн мөнгнөөс бид нар хувь аавна, шимтгэл бөгөөд үйлчлэгээ, пул вознаграждение бөгөөд дэлхийн борлуулалтаас ашиг авах. За Wi-Fi олборлж ийн, энерги байна. Тэгээ энергитэй болж ийн. За тэгээ дээрэс нь болохоор нөгөө хэрэглэгч өсөх тум бид нар ингээд энэ бүх цикл маань ажиллаад ингээд ашиг орлоготой байна гэж байна. Ни один банк в мире никогда не делился с людьми деньгами. Они только вот олигархи, там, владельцы этих банков, мы даже их не знаем, кто они. Они зарабатывают, остальные все на них работают. А все люди этим пользуются, оплачивают комиссии, и только кучка людей зарабатывает. Здесь теперь мы, агенты, простые люди, зарабатываем от всей мировой банковской системы. Одоо нэг зүйлийг хэлэхэд бол одоо банк гэдэг байгууллага аль ч орны хизээж зүгээр энгийн зүгээр нэг энгийн ард түмэндээ ашиг орлого хуваагаад сууж байгаа банк гэж хэлэхэд байхгүй шүү дээ. Банкны захирлууд бол бид нар бараг царийг нь ч мэдэхгүй, бараг тэр банкны захирал гэдгийг ч бид нар мэдэхгүй. Тэр хүмүүс бол секунд болгон маш их хэмжээний ашиг орлого олоод байж идэг. Итгэн хэсэг бүлхэн хүмүүс тэр ашигыг авдаг. Тэгвэл манай банк бол тийм банк биш гинэ. Энгийн ард түмэндээ ашигаа хуваалцаад энгийн ард түмний банк гэрээ ялгаатай гэж байна. Дальше, пожалуйста. Поэтому нужно, вот пока сейчас самое начало, как можно больше покупать самому себе ITO и как можно больше подключать людей к этой системе. Одоо та бүхэн нэг зүйлийг захиж хэлэхэд одоо яг ITO авдаг цаг шүү гинэ. Яг одоо олборлолтоо нэмдэг, машинаа нэмдэг, яг одоо цаг үе бол өөрөө ITO-гоо ахиухан аваад олборлолтоо сайжруулад эргэн тойрныхоо хүмүүсийг олборлуулах нь аягүй чухал гинэ. Одоо бол. Дальше, пожалуйста. Ну и вот сейчас будет первая в мире деобанковская платформа, которая называется D1. Как вы будете еще объяснять нашим я сама еле. Одоо дараагийн бүтээгдэхүүн гарсан гэж байна. За одоо би хэлж байгаа байхгүй талбайд одоо яаж энийг бүгдээр ойлгоно гэж байна. Дараагийн бүтээгдэхүүн гарсан. Yo1 гэж бүтээгдэхүүн гарсан гэж манай банкны. Дальше, пожалуйста. Это вот платформа, на которой другие банки будут подсоединяться и выкупать там по миллиону токенов для того, чтобы запустить вот эту систему, и мы будем выбирать еще какие банки присоединить к нам. Одоо манай банк руу бусад арилжааны дэлхийн банкнууд одоо орон орны хүсэж байгаа банкнууд манай банк руу холбогдоод тэгээд тэндээс бид нар сонгоно гинэ. Бүх банкыг авахгүй гинэ. Тэгээд тэндээс манай банк маань өөрөө сонгоод тэгээд энэ технологио ашиглуулах эрхийг өгнө. Тэр банкуд манай технологиг ашигласныхаа төлөө ямар гэвээ хийж байгаа юм бол манай Wi-Fi токеныг их хэмжээгээр авах хэрэгтэй, ойлгомжтой. Тэгэхээр манай Wi-Fi токены үн бол маш их өснө гэж байна. Дальше, пожалуйста. И вот к 30-му году произойдет переломный такой момент. 10% мирового товарооборота, да, ВВП, это 16 триллионов долларов, перейдет ну вот постепенно за эти, получается, 4 года на технологии блокчейн. И и это неизбежно. И вот здесь все сидят агенты. Либо ты на всем этом заработаешь и создашь капитал себе и своим детям, и внукам, и правнукам, как Чингисхан, либо ты будешь сидеть и наблюдать, и идти в различные пирамиды, типа там этих, не знаю, тиктоков, миктоков и терять там деньги.
За 2030 он хүртэл 4 жилийн хугацаа үлджээ. За энэ 4 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгаар ямар өөрчлөлт гарах вэ гэвэл дэлхийн ВВП бөгөөд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн гэж явд юм байна. ВВП-г орчуулах юм бол. Тэгэхээр дэлхийн мөнгөний эргэлтийн 10% нь бөгөөд 16 их найд доллар одоо тэр дотоодын үлдэр мирового ВВП гэж байгаа байхгүй юу? 16 их найд доллар криптовалют руу шилжиж гинэ. Токенизированных актив гэж байгаа байхгүй. Токен бол гэж хувирна гэж байна. 16 их найд доллар одоо 4 жилийн дотор 16 их найд доллар токен болж хувирах энэ 4 жил эхэлсэн гэж байна. Энэ бол бүр тодорхой гинэ. Энэ бол тодорхой. Тэгэхээр 2030 он хүртэл одоо энэ их хэмжээний мөнгө токен болж хувирахаар энэ бол асар том үйл явц болж байна гэж байна. Та энэ үйл явцыг ажиглагч байгаад хажуугаараа хараад өнгөрөөх үү? Эсвэл энэ дунд ороод энэ шилжилтийн үе гэж байна шүү дээ. Одоо нөгөө 90 оноос зах зээл рүү шилжиж байгаа үедээ адилхан баггүй юу? Энэ шилжилтийн үеэр ашиг орлого ороод Чингис хаан шиг хэдэн үеэрээ үр хүүхдүүдээрээ одоо яах нь дайн бөгөөд юм хувь аваад ашиг олоод хувь аваад амьдрах уу гэдэг бол одоо яг таны гарт ирсэн сонголт байна гэж байна. Дальше, пожалуйста. И вот те агенты, которые будут развиваться в этом направлении, они просто там продавать там ITO, потому что здесь будут новые продукты скоро добавляться, и также будут путешествия до 70% со скидкой. Здесь будет очень много новых продуктов, и нужно изучать этот рынок, нужно входить в этот мир криптовалют, и те, кто будут поднимать свое самообразование, они состоятся здесь, потому что многие скоро отвалятся, они так и не поймут, что это такое. Нужно повышать свое самообразование, нужно вникать в это. За одоо та бүхэн маань яг энэ дэлхийн одоо шилжилтийн криптовалют руу шилжиж байгаа энэ 90-100 амьд энэ видеоуд амьдарч байгаа хувьд бол криптовалютын мэдлэгээ маш сайжруулах хэрэгтэй нэгдүгürt. Хоёрдугаарт манай банкны энэ хүн нэг бүтээгдэхүүн биш шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо дараагийн бүтээгдэхүүнүүд гарч ирж байна. Тэгэхээр өмнөх бүтээгдэхүүнээ маш сайн мэдэх хэрэгтэй. Одоо гарч байгаа шинэ бүтээгдэхүүнүүд гэсэн өөрийнхөө төлөө өөрөө судлах хэрэгтэй гинэ. Одоо жишээ нь Dio банкны одоо хэрэглэгч нар Dio банкнд байгаа хүмүүс дэлхийн аль ч улс руу шууд 70% хямдралтай аялна гинэ. Одоо байгаа үнийн дүнгээс шууд 70% хямдралтай аялах дараагийн бүтээгдэхүүн одоо ингээд ороод ирлээ гэж байна. Тэгэхээр одоо өмнөх байгаа бүтээгдэхүүнүүдэд бид нар судлах хэрэгтэй, мэдлэгтэй байх ёстой. Дээрээс нь криптовалютын 90-100 ирж байгаа учраас энэ криптовалютын 90-100 дээр та мэрэгжлийн криптовалютын шинжээж болох ёстой шүү гэж байна. Мэрэгжлийн. Дальше, пожалуйста. Хорошо, что я обучаю тут тебя толкать. У меня на этом все. Сейчас у меня начнется другой Zoom. У нас вопрос есть, один только важный вопрос. Вчера у нас Да, но новый сайт тоже. Новый сайт, давай расскажем, потом вопрос. Ну да, новый сайт сейчас, гидбук. Начните, ребята, все это просматривать, изучать, вникать и становитесь миллионерами. Начинайте двигаться, хватит сидеть уже. Про Бентли забыли. А? Про Бентли, машина Бентли. Сейчас, ребята, у нас состоится мероприятие в октябре месяце в Бангкоке, в крутейшем отеле. Нужно делать промоушены, зарабатывать деньги. Сейчас те, кто становится 13%, дополнительно там получают еще в энергии там очень много долларов. То есть нужно сейчас быстрее подниматься по карьерной лестнице, и можно будет выиграть автомобиль Bentley. Но если ты закроешь там, сделаешь товарооборот 6 миллионов, у тебя будет 2000 билетов, чтобы выиграть автомобиль Bentley. И может он станет твоим. За одоо тэгээд нэг зүйлийг хэлгээд манайх шинэ сайт маань ашиглалтанд орсон. Баяр хүргэе. Ингээд цоо шинэ сайт маань ашиглалтанд орлоо. Цоо шинэ гидбук гарсан. 2 дахь гидбук маань гарч байна. Энэ номоо сайн уншиж судлаарай. За тэгээд дээрэс нь 10 сард одоо Таиланд болох арга хэмжээнд бүгдээрээ хамт очиж шүү. Ягаад гэх юм бол тэр арга хэмжээнд дээр Bentley машин суулна гэж байна. Вау, Bentley машин.
Тэгээд хэрвээ та ингээд тухайн бодлогыг хангах юм бол танд олон одоо 2000 хүртэл билет ирэх боломжтой гинэ. Тэр та 2000 билетийн дундаас та Bentley хожих нь тодорхой шүү дээ гэж байна. Тэгээд тэр боломжийг бити алдаач гэж байна. У нас вчера в чате была дискуссия, вот женщина очень переживает, у нас ее зовут Деги, она наш инвестор, она очень хорошая женщина. Просто у нее начался паника из-за того, что сейчас в Дубае происходят такие очень страшные ситуации, вот и война, Иран и так далее. И она очень переживает, что будет в нашем банке, и говорит, что расскажите правду. Сейчас я на монгольском тоже скажу, чтобы люди поняли. Би нөгөө өчтөр чатан дээр Дубай, Ираны дайн, тэгээ Дубайг бөмбөгдөөд байгаа энэ асуудлын талаар яг нээлттэй бид хариу өгөөч. Ер нь манай банкта одоо энэ асуудал нөлөөлөх үү? Ер нь бидэрт бас ингээд тодорхой мэдээлэлтэй нэгэ танилцбекээс асуучлаа шүү монголчуудаа. Ну, нам нужна конкретный ответ. Вот вчера женщина переживала, наш лидер. Мгм. Да, смотрите, у нас в Кыргызстане было 4 революции. Одоо манай Киргиз улс бол 4 удаа хувьсгал болсон гэж байна. Ойрын жилүүдэд 4 удаа хувьсгал болсон гэж байна. Ойрын жилүүдэд. И Максим тоже, когда с нами выходил на связь, он говорит, ну, прилетит там в день, может быть, один дрон там пролетит и попадет в какое-нибудь здание, и то не раз в день, а раз в неделю, говорит. Но у нас все спокойно, говорит, все нормально. И это, говорит, новости, они создают вот такую панику у людей. Максимта би яг энэ талаас ярьсан шүү гэж байна. Максимта яриад захирлаас асуусан нь одоо яах вэ ингээд дэлхийн нөхцөл байдал дээр та юу гэж бодож байна? Юу нааварч ямар ингээд яг тодорхой асуулт бол хийсэн. Мэдээж энэ нөгөө дрон ирээд байшин бол байшин руу оноод одоо тэр тухайн дрон нэг өндөр барилга руу ордог ч юм уу ингээд дрон бол ирж ийн гэж байна. Тэгвэл 7 хоногт нэг удаа ч юм уу ирж ийн. Бид нар бол одоо ингээд зөв зүгээр ажиллая гэж зөв зүгээр амьдарч байна л гэж байна. Яг тэр хүн бол тэгж хэлсэн гэж байна. Мэдээж мэдэн дээр бол маш их зүйл ингээ яригдаад хүмүүсийг ингэж одоо хүмүүсийг паникт оруулж байна нэ. Хүмүүсийг цочролд оруулаад байгаа мэдээнүүд аягүй гарч байгаа боловч яг бодит байдал дээр бид зөв зүгээр ажиллая гэж амьдарч байна гэж байна. Дальше, пожалуйста. Влияет на И наш вот банк. у нас, когда происходили эти революции, ну, там действительно стреляли, там убивали, но это было там в центре города, на площади. Я тут живу на окраине, в микрорайонах, и у нас все спокойно, и там даже можно и ходить, и гулять, но там по новостям показывают, что все там убивают, стреляют, все это опасно, там смерть. Да нет, ну там в каком-то районе происходит это, и все. А так в целом все спокойно. Би тэгээд хувьсгалын үеэр гэрээсээ гараад миний гэр бол хотын төв биш гинэ. Хотын зах гэж спекинг гэр. Тэгээ манайд хувьсгал болоход бол хотын төвөөр бол хүмүүс буудаал, алцаад, хүн нас ороод ингээд босдог бол болсон. Гэтэл яг хотын захаар бол хүмүүс нь амьдрал мэдээж бол тэр чинь ингээд хувьсгал болж байгаа ч гэсэн яг тийм л бодог. Яг тодорхой хэмжээний тэр бүсүүдийг тэр бүсэн дээр аюултай болж тэгэхэд ингээд дэлхийд дээр манай улсын чинь бүр бадарсан бүр хүн амьтаа бие бинийг алаад дуслаа гэж ингээд дэлхийн мэдээг унших юм бол бүр амар байсан. Гэтэл яг амьдрал дээр бол зүгээр л бас бослог болдог нь болоод ингээд хувьсгал болдог нь болоод яг гадаадын энэ оронд бол биднийг арай өөрөөр ойлгуулж ирсэн ийм бослогод би мэднэ гэж байна. Дальше, пожалуйста. И там, когда смотрели новости, ну, международные передают же в Кыргызстане, там война, переворот, все убивают. А мне там знакомые звонили, говорили, слушай, что у вас там происходит, нужно убегать тебе из страны, там у вас страшное творится. Я говорю, да у нас все спокойно, это просто по новостям вам так врут. Тэгээд бүр талспек гадаад байдаг найзууд нь ярьсан гэнэ. За талспек минь одоо на эх орноос дугтаа. Чи бол бүр бадарч байгаа юм байна. Наа чи одоо би бинийг хадаад дуусчихин бүр хүмүүс нь бүр зэрлэг болсон ингээд бүгд бүр ингээд амар юм болж штэ танаа улс чи одоо бушуухан шиг одоо чам туслах уу яах уу чи над улсаасаа явах уу дүүрэх үү гэж асуусан. Би бүр гайхаад зөв зүгээр л байж штэ би гэртээ зөв зүгээр байна. Яг гоо мэдээж бослог болж байна. Тэгсэн чинь тэр хүмүүст болохоор ингээд мэдээллийн байгууллагууд бол яг бүр ингээд сүнцэн амар юм болж байгаа юм шиг л ойлгуулсан байсан гэж тэр найзд маань. Дальше, И пожалуйста. Максим, когда вышел с нами на связь, он сказал, да, все нормально, говорит, вообще, все хорошо в Дубае. В Дубае все спокойно. Тэгээ өчтөр Это Максимаас новости тэр так асуусаа. раздувают. Тэгээ өчтөр бас Максим айгу инээгээ даацж байгальтай ажиллаа хийжсэн. Тэгээд зүгээр л ажиллаа хийж штэ зүгээр л байж штэ та нар 50 бай. Хэрвээ одоо ингээд мэдээлэл ихсээр та нарт аюултай юм ярьж ивэл тэр бол яг бодит үнэн биш шүү. Зүгээр байна. Би бол үнэн хэлж байна гэж өчтөр бүр хэлсэн бидэрт.
Да, вчера он Мы, тоже говорит, успокоил. работаем в штатном режиме и развиваемся очень мощно. Вы даже, Манай говорит, не үйл ажиллагаа яг представляете, что тийм происходит. нэг ч үйл ажиллагаа алдагдаагүй. Манай үйл ажиллагаа яг л бүх ажлын цаг ажилчид бүгд яг хэвийн үйл ажиллагаатай байна л гэж байна. Да, классно. Что нам скажете, нашим монголам? Что нам нужно сделать? Мотивацию Нужно дайте, вот быстрее хотите. каждому делать большие товарообороты, чтобы зарабатывать деньги, строить свой банковский филиал, и чтобы попасть на Beyond Banking Summit и сидеть в первых рядах рядом с Ривом Коллинзом, с Максимом Сахаровым, с Халедом Сулейманом, там, с Романом. Делайте большие, там, 3 миллиона, 6 миллионов товарообороты. 3 сая, 6 сая долларын борлуулалт хийх юм бол айгүй өндөр зэрэглэлийн тэр арга хэмжээнд нь оролцоно гэж байна. Тэгээ ер нь бол би зүгээр суугаарай. Зүгээр суудаг цаг хугацаа биш шүү. Одоо хамгийн идэвхтэй байх цаг хугацаа. Яг гэх юм бол одоо энэ 5 сарыг л ашиглах хэрэгтэй гэж байна. Тэгээ та өөрийнхөө амьдралыг илүү сайнханаар өөрчлөх болно гэж байна. Спасибо большое, Таласбек. Увидимся в следующий раз. Да, а то у меня сейчас следующий Zoom. За дараагийн Всем зүүн дээр пока-пока. орж байна. Баярлалаа гэж байна. За асуулт байвал чат руу явуулаад, хувь чат руу явуулж болно шүү. Да, спасибо, Таласбек. До следующей встречи. Запись отправите, да? Recording stopped. Да-да. За одоо энэ бичлэгийг та бүхэн удахгүй явуулнаа. Баярлалаа. Все, выключаю. Выключить. Да-да, все. Все, спасибо.